Зөвшөөрөлтэй эхний мэдээг хүргэе. За өнөөдрийн чуулганы хуралдаанаар татврын багц хуулийг хэлэлцсэн. Тухайн хуульд хүн амын орлогын албан татврын шатлалттай тооцдог болох за нэрмэгдсэн өртгийн албан татврыг босхийг нэмэгдүүлэх зэрэг анхаарал татсан олон зохицуултууд байгаа. За иргэдийн амьдрал амжиргаатай шууд холбоотой энэ зохицуултууд өнөөдөр хэлэлцэгдсэн учраас студид сэтгүүлч Төвшин Тулга ажиллаж байна. За орой мэндэргэй. За тэгэхээр өнөөдөр төрийн ордонд юу болов энэ эхлээд хүн амын орлогын албан татвартай холбоотой зохицуулт нь яг яаж өөрчлөгдөж байгаа талаар мэдээллийг иргэдэд ойлгомжтой тайлбарлаж өгөөш. Тэгвэл яг тэгэхээр татварыг бууруулъя гэдэг асуудлыг иргэд бол маш олон жилийн өмнөөс тавьж байгаа. Анхаа яг улс төрийн хүрээнд парламентын төвшөнд бол татвар бууруулах асуудал айл 2021 оноос эхэлтэй явсан. 2021 2022 онуудад одоо ард иргэдийн санал суулга аваад тийм ээ 100 мянган иргэний саналаар дэмжигдээ татварыг бууруулъя гэдэг асуудал хөндөгдөөд улсын хурал дээрс ажлын хэсэг байгуулагдсан боловч тодорхой шийдвэр гаргахгүй байсаар 3-4 жилийн хугацааг алдсан. За өнөөдөр бол ингээд засгийн газраас бол татврын багц хуулийн цэцгийг оруулж ирээд хэлэлцэж эхэллээ. За яг үүн дээр л хувь хүний орлогын албан татвар буюу одоо өнөөдөр цалин авч ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн бүр орлогоос 10% төлж байгаа цалингаас. Тэгэхээр энэхүү татварыг бол шатлалтай болгож байгаа. Үүнд бол тэг төгрөгнөөс 792 мянган буюу хөдөлмөрөөсөө доод хэмжээг хүртэлх мөнгөнд нь орлогод нь татвар авахгүй буюу хувийн орлогын албан татвар авахгүй гэсэн үг. За харин 792 мянган төгрөг нэг төгрөгнөөс 2 сая хүртэлх орлого дээр нь 1% татвар болгоё гэж ийм зохицуултыг хийж байгаа. За энэ хүү зохицуулт 2 саяас дээш бол 2 саяас дээш болох юм бол 10%. 10% гэсэн. Тэгэхээр нэг юм тодруулж байна. За 2 сая 500 мянган төгрөгийн орлоготой иргэн байлаа гэхэд 792 мянга хүртэл ямар нэгэн татвар төлөхгүй. Тэрнээс илүү 2 сая хүртэл бол 1%-аар төлөөд 2 саяас илүү гарч байгаа 500 мянган төгрөгнөөсөө 10% татвараа төлнө л гэсэн үг. Тэгдэг байх. Тэгэхээр төлж байгаа татварын хэмжээ бол мэдэгдэхүйц буурна гэсэн үг шүү дээ. Одоо зөвхөн яг тооцоол хийгээд үзэхэд 2 сая төгрөгийн татвартай цалинтай иргэн бол өмнө нь сарда хувийн орлогын албан татварт 200 мянган төгрөгийг төлж байгаа. Тэгвэл энэ хууль батлагдсанаар сард таны 2 сая төгрөгийн цалингаас чинь хувь хүний орлогын албан татварт нийгмийн даатгалын шимтгэлийг бас хасаж тооцсон дүнгээс татвар авдаг учраас үндсэндээ 9700 орчим төгрөгийн л татвар төлнө гэж бол харагдаж байгаа. За харин 2 сая төгрөгөөс дээшх орлого дээр бол 10%-аар төлөё гэсэн. Тэгэхээр өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн төлдөг байсан татварын хувь хэмжээ бол хэвээрэн шүү дээ. Тэрийг бас ойлгохгүй бол яг 1%-аар авахгүй байна гэдэг үндсэн цалингаас хасах тухай. Нийгмийн даатгалын шимтгэл бол хэвэндээ үүсэж байгаа. За дээрэс нь хувийн орлогын албан татвар дээр одоо 5 саяас дээш, 10 саяас дээш, сарын орлого нь 20 саяас дээш орлоготой иргэдэд бол 10, 15, 20% гэдэг өссөн дөнгөө явж байгаа. За дараагийн нэг хөндөг асуудал бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар. За аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр орж байгаа гол өөрчлөлт бол аж ахуйн нэгжүүд нэмэн үртгийн албан татврын өөр төлбөрөө хэрвээ төлж чадахгүй тохиолдолд 2 сараар хугацаа сунгаад баг хугацаанд юу гэдгийг тийм ээ орлого орж ирснийхаа дараа татварынхаа өөрөө төлөх ийм боломжийг бол өгж байгаа. За дээрэс нь татврын өртөө аж ахуйн нэгжүүд дээр нэг шин зохицуулт орж ирж байгаа нь дансын өмнө хаадаг байсан. За хуримтлагдсан өртөө олон жил татвар төлөөгүй аж ахуйн нэгжүүд дансыг хаачаар тухайн компани шууд үйл ажиллагаа зогсчихно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ удаад дансыг хаахгүй харин орж ирсэн орлогын 70%-ийг нь татврын алба шууд улсын төсвөөр татаж авна гэсэн үг. Үлдсэн 30%-ийн тухайн компанид нь үлдээгээд энэ 30%-аараа одоо тодорхой төвшөнд тийм ээ үйл ажиллагаа явуулах төвшөнд нь бол ашиглаж болно гэсэн ийм зохицуулт орж иж байгаа. Тэгэхээр татврын ерхий газрын дарга бас яг энэ асуудлыг их тодорхой тайлбарласан байна. Дансанд нь ирээдүйд орж ирэх орлогынх нь 70%-ийг нь татврын өрөндөө суудган тооцно, 30%-ийг нь аж ахуйн нэгжид өөрийнхөө үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай холбоотойгоор үлдээхээр шийдвэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл данс битүүмжлэх ажиллагаа хийгдээд тухайн компани дансанд 10 сая төгрөг орж ирлээ гэж үзвэл 7 сая төгрөгийг нь татврын өрөнд татврын байгууллага суудгаж авна. Дансанд нь 3 сая төгрөгийг нь үлдээнэ гэсэн юм хуулийн өөрчлөлт орж ирж байгаа. За нэмэгдсэн өртгийн албан татвар дээр бас өөрчлөлт орж байгаа тийм ээ. Засгийн газраас нэмэн өртгийн албан татварын босго оног босго дүнг 50 сая байсныг 400 сая болгоё гэдэг ийм зарчмын өөрчлөлтийг оруулж ирсэн. Энэ асуудал ч гэсэн олон жил яригдсан. Аж ахуйн нэгжүүдтэй уулзах бүгдл юу гэдгийг нөөтийн босго 50 сая байна гэхэд одоо иргэд юу гэдгийг 50 сая төгрөгийнхөө дөнгөөс хэтрүүлэхгүй тулд давхар данс гэдэг давхар компани нэгдэгч гэдэг юм уу. Олон хүний дансыг ашиглаж бизнес үйл ажиллагаа явуулдаг ийм нөхцөл үүсэж байгаа. Орлогын дарга гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө одоо эдийн засаг тэлж гин. За дээрээс мөнгөний ханш гэсэн унж гин. Энэ тохиолдолд нөөтийн босхийг 50 сая биш 400 сая болгоё гэдэг
саналыг засгийн газар хуулийн төсөлд оруулж ирсэн. Гэхдээ ажлын хэсгийнхэн 400 сая болгож болохгүй юм байна. 400 сая болгочих юм бол нэгдүгээр орлого тасалдах асуудал байна. Дээрээс нь өнөөдрийг хүртэл төвшөнд төвдрүүлж ирсэн төвдөрсөн байгаа нэмүртгийн алтан татвар тайлагнах энэ систем нь өөрөө нураад унчна гэдэг ийм агуулгаар 400 саяын босго тогтоохыг эсэргүүцээд ирчихсэн ажлын хэсэг төр. Тэгэхээр банк орон дээр унгаацсан гэсэн үг. Тэгэхээр яг энэ дээр бол гишүүдийн хувьд гол маргаан үүсэж байгаа. Учир нь хэм бол 2024 оны Улсын хурлын сонгуулийн үеэр бүх намууд нөөтийн босгыг 400 сая руу төхөөлнө хүргэнэ гэдэг ийм амлалтыг бол хийж ирсэн баг. Бид нар жижиг дунд бизнесүүдэд дэмжинэ гэж ярьдаг. Бүх намын мөрийн хөтөлбөрт байгаа. Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт 50 саяг 400 сая болгоно гэсэн заалт байж байгаа. Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт байгаа, хүн намын мөрийн хөтөлбөрт байгаа. Энэ амлалтаас буцаж ухралт хийж энэ босхийг одоо ажлын хэсэг төсвийн байнгын орон дээр унгаасныг бол эсэргүүцэж байгаа болохоор их хурлын нийт гишүүд энийг бас одоо санал хураалтан дээр босгож ирэхийг дэмжиж өгөхийг бас хүсье. 400 сая болгонгууд ямар сөрөг үр дагавар авчирч байна гэхээр нийт 69 мянган нөөц төлөгчийн 3/1 нь нөөц төлөгч биш болгоод за энийгээ дагаад 70 эдийн засаг томроод өнөөдрийн нөөц хамрагдлын 75% 50-60% руу орохоор байгаа. Энэ 400 сая босготой болсноор одоо нэмэгц зүртийн албан татварыг төлж байгаа 65 орчим мянган аж ахуйн нэгжээсний 23-нд хөнгөлөгдөх ийм нөхцөл байсан. Тэр 23 мянган аж ахуйн нэгж одоо хөнгөлөгдснөөрөө мэдээж одоо нөөцөөс гарсан хэмнэлтэд бусад үйл ажиллагаанд зарцуулаад явах ийм л боломжийг бүрдүүлж өгч байсан. За тэгэхээр дөнгөж сая биднийг шууд мэдээ хүргэж байгаа хооронд бас нөхцөл байдал өөрчлөгдсөн байна. Ерөнхий сайд чуулганы уралдаан руу ороод одоо энэ 50 саяыг 400 сая болгох энэ босгоо бол зохицуулт аваад үлдсэн гэсэн мэдээлэл ирлээ. Тэгэхээр өдөөс хойш бол чуулганы хурлаан дээр санал хураалт явсан байгаа. Санал хураалтын өмнө Монгол Улсын ерөнхий сайд бас чуулган дээр орж үг хэлж өөрийнхөө татврын бодлого, нийгмийн дадлын шимтгэлийн бодлогоудаа бас танилцуулсан байгаа. Үүний араа санал хураахад Улсын хурлын чуулганы хурлаанд оролцож байгаа нийт 90 гаруй гишүүдийн 72 гишүүн нь энэхүү ажлын хэсгийн саналыг унгаад нөөтийн босгыг 400 сая болгох нь зүйтэй гэдэг засгийн газрын анхны хувьдбараар бол саналыг бол дэмжиж эцсийн хилцээд үргэлжлүүлсэн байгаа. Тэгэхээр хуулиуд мэдээж батлагдах тодорхой болж байна. За хэрэгжилтийн хувьд 2027 оноос бол хэрэгжинэ гэсэн үг. За харин хувь хүний орлогын алтан татвар дээр нөгөө 2 сая төгрөг хүртэлхтэр 1% татвар тооцох заалт маань 2028 оноос хэрэгжинэ гэдэг бас үзэгчтэй хэлье. За мэдээлэл өгсөнд баярлалаа.